Ерхий газраас асуулмаар байгаа. Угаартах гэдэг нь өөрөө гамшиг гэдэгт орох уу гэдэг асуудал байгаа. За яагаад би энийг асууж байгаа вэ гэхээр угаартахаас гадна энэ байгалийн гамшиг ер нь гамшиг ослын онцгой нөхцөл байдлын үед хамгийн их төрүүлж охирдог бүлэг бол ахмад настан сонсохгүй харахгүй байгаа хүмүүс эсвэл хөгжлөмжлөлт хүмүүс байгаа. Өнгөрсөн хэдэн сард үлээ ордон дээр нөгөө гамшигын нэг дадлага болсон шүү дээ. Тэгээд гişүүд ингээд чуулганы тайханд бүгдээрээ хуралж ядал яаралтай гарах хэрэгтэй болоод цугларах цэгт гарна уу гэд дуудсан. Аль хаалгаар яаж гарах мэдээллийг нь ойлгож гарах гэсээр байтал би бол одоо яваад очиход тэр уулзалт ингээд дууссан байсан. 30 минутын дотор очиж амжаагүй гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаар бол би бол одоо өгцөн байгаа гэсэн үг. Тэн дээр бол. Тэгэхээр Монгол улсад ер нь энэ гамшиг ба хөгжлийн бэрхшээлийн асуудлаар тайлан мэдээлэл ер нь байдаг юм уу? Би төсөвдөр бол угаасаа ийм зүйл бас харахгүй л байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ байнгын орон дээр орж ирснийх энэ хүмүүстэй уулзж байгаа бас энийг асууя гэж бодож байна. За хоёрдугаарх нь төрийн албаны зөвлөлөөс асуулт байна. Яг төсөвтэй холбоотой энэ хөрөнгө ашиглалтын менежмент гэж 593.1 сая гэсэн энэ яг энэ дотор яг юу байдаг юм бэ? Энэний зардлыг энэ дээр яг юу хийн гэсэн үг вэ гэдгийг тайлбарлаад өгөөч гэсэн асуулт байна. За тэгээд мөн төслийн 1-р хавсралтын 13.1 дээр заасан хэд хэдэн зүйл байгаа. Төрийн албан хаагчдын ёс зүйн индексийг нэвтрүүлэн ер нь төрийн албан хаагчтай холбоотой байна л да. Төрийн албаны зөвлөл хэдэн хүнтэй вэ гэдгийг хариулмаар байгаа. Тэгвэл бид нар хөдөлмөрийн хуулийн 144-р заалтын тухай ярьж болох гэдэг байгаа байхгүй? Танаа дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байгаа юу? Ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш их байгаа. Төрийн алба юусоо авахгүй байна. Гадуурх чинь, ялгуурлан гадуурхаад байна, чадахгүй байна, сонсдоггүй, хардггүй, муухай хааштай гэдэг ингээд ажилд авахгүй байгаа хүсэлтүүд маш их ирж байгаа иргэдийн. Тэгэхээр төрийн алба өөрөө ер нь энэ албан хаагчдын сургалт, шалгаруулалт, за тэгээд шалгалтын одоо тэр материал дотор жишээлбэл энэ хүний эрхийн асуудлууд ер нь яаж тусгагдж байгаа, сорилын санг шинжилнэ гэсэн маань энэ дээр жишээлбэл яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүн хүртээмжийн асуудлууд яг хэдэн сорил яаж тусгаж байгаа тухай мэдээлэл авмаар байна. Ерөөсөө л энэ дээр ажил хийхгүй байгаа чинь нэг талдаа хөгжлийн бэрхшээл биш, иргэд өөрсдөө төрийн албаны өөрсдөө тэр хүмүүсээ авахгүй шүү дээ. Энэ нь бүх шатанда байна. Тэгэхээр энэ дээр би нэг томтой хариулт төлөвлөгөө авчаад дараа нь тодруулъя. За. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. За, Саранчилгын гишүүний асуултанд хариулъя. Шадар сайдын ахлах зөвлөх Батбаев. За, би мэрэгжлийн хүн биш. Гэхдээ яг энэ салбарыг хариуцж ажиллаж байгаа Шадар сайдын зөвлөхийн үед бол Монгол Улсын гамшигаас хамгаалах тухай хуулинд бол яг энэ угаартахтай холбоотой асуудлыг бол гамшиг гэж үздэг бай. Гамшигын тухай ойлголт бол арай жоохон өргөн хүрээнд байгаль орчин хүний амь настай холбоотой ийм их хэмжээний хохиролтой холбоотой ийм тайлбар мэдээлүүд байдаг. За угаарын хордлогоос бол урьдчилан сэргийлэх 100% урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Тийм учраас яг нэг ахын хүрээнд гэх юм уу одоо иймэрхүү байдлаар угаартж байгаа асуудлыг бол гамшигт оруулж тооцдгүй. За ер нь урьдчилан сэргийлэх чиглэлээр бол онцгой байдлын байгууллагуудаар жилд 1-ээс 1.2 тэрбум төгрөгийн төсөв урсгал зардал дээр суулгаж явдаг. За энэ зардал бол ерөнхийдөө олон нийт хандсан яг энэ гамшиг ослын үед одоо урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээнүүдийг хэрхэн яаж авах уу? За хүний амнаас аврах, хиймэл амьсгал одоо бусад одоо байдлаар ус болон бусад одоо гамшигын үед яаж одоо урьдчилан сэргийлэгч ажиллах уу гэдэг сургалт мэдээллийн ажилд бол зарцуулагддаг. За шаардлагатай зардлагыг бол хаана ч хүрдгээ гэдгийг бол бүгдээрээ мэддэг. Тэгээ бусад олон нийтийн байгууллагууд, Монголын улаан загалмаа нийгэмлэгүүд, за тэгээд аймаг орон нутгийн одоо нутгийн захиргааны байгууллагуудтай хамтраад энэ ажлыг хийгээд явдаг. За нийт батлагдж байгаа төсвийн 1%-аас доошгүй хэмжээний төсөв бол урьдчилан сэргийлэх зардал дээр суугдах ёстой гэдэг. Гамшигаас урьдчилан сэргийлэх зардал дээр. За энийг бол ерөнхийдөө аймаг орон нутгад бол нэг ч төгрөгийн дээр бол тавьж чаддгүй. Нэг нэр төдий нэг 5-10 сая төгрөг тавиад тэрийг одоо урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил гэдэг аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтөд хамтраад нэг тийм одоо хөрөнгө мөнгөний зовлон дээр тулгуурсан. Гэхдээ яг олон нийтийн оролцоо цаана байдаг учраас ямар ч энэ төрлийн ажил тасралтгүй явагддаг. Онцгой байдлын байгууллагаас бол мэргэжил арга зүйн удирдлагаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтраад Монгол улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг бол тогтмол үе шаттай зохион байгуулж явж байгаа. За, ажлын хэсгийн 2 номерын микрофон. Саранчилгын гишүүний асуултанд хариулъя. За, төрийн албаны зөвлөлийн төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн төсөв 2 байгууллагын төсөв гэдгийг бас гишүүд маань ойлгож байгаа. Нэг нь төрийн албаны зөвлөл, нөгөөх нь ёс зүйгээр
хоёулаа бие даасан хууль этгээдийн чиглэлийг хэрэгжүүлдэг. За хөрөнгө ашиглалтын менежментийг бид нар анх удаага 26 оны төсөвдөр тавьж өгч байгаа юм. Яагаад вэ гэхээр 2020 оноос хойш манай одоо төрийн албаны зөвлөлийн явуулдаг гол чиглэлийн нэг болох сонгон шалгаруулалтын одоо техник тоног төхөөрөмж бол маш их илэгдэлд орсон, шинжилэл хийгдээгүй. 20 онд төслийн хүрээнд нэг 20 компьютер анги танхим сайжруулсан байдаг. За энийг одоо бүхэлд нь шинжилж сайжруулахгүй бол сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд бол нэлээд техник тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлууд үүсэж байгаа маа. Нөгөө талаасаа төрийн албаны цахимжлалтын үйл ажиллагааг дэмжихэд бид нэр яг үнэндээ бол өөрийнхөө байгууллага ёс зүйн хорооноос энийг За 1 минут. За хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хоёр байгууллага нийлээд 78 хүнтэй. Төрийн албаны зөвлөл 56, ёс зүйн хороо 17. Одоогоор биднэрт 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэн манай байгууллагуудад ажиллаж байгаа. Ер нь Монгол улсад нийт хөгжлийн бэрхшээлтэй 5,000 гаруй иргэн төрийн албанд ажиллаж байна. 5,800 гаруй. Тэгээ бид нар энэ төрийн албан агчдыгээ дэмжих ялангуяа төрийн албанд бүр төрийн захиргааны албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулахад дэмжих зорилгоор энэ сонгон шалгаруулалтын тестийн сан болон шалгалт өгч байгаа орчин нөхцөлийг бол сүүлийн 2-3 жил нэлээд сайжруулж чадлаа. За энэний хүчинд бол ямар ч хэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн захиргааны албаны тусгай шалгалт өгөх одоо тоо хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэгээ таны хэлсэнчлэн тезэд энэ хүмүүсийг авах нь ажилд авах нь бас жоохон учир дутагдaltaй байгаа гэдэгтэр санал нийлнэ. Тодруулах. За Саранчулуун гишүүн тодруулъя. За баярлалаа. Би яг тодорхойл асуучмаар байна. Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд энэ хүртээмжийн журам гэдэг яг ийм бодлого байгаа юу? Цаасан дээр одоо хүмүүст хүргээд бид нар ингэдэг юм а гэд. Одоо би жишээлбэл тэр зааврыг авахтаа алхаж явж, салгалж явж дээш доош явсаар байгаа. Тэгээд тэр хэрэг болох юм бол би бол явчлаа шүү дээ. Тэгэхээр одоо над шиг хүмүүс байна, надаас хэцүү ч хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүст онцгой байдлын үед авах арга хэмжээний журам дүрм ер нь юу байгаа юм бэ? Би бол санаж байна. Цар тахлын үеэр хамгийн хүнд хэцүү хүмүүс бол гэртээ ганцаараа байсан хамдууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар ч бодлого байхгүй байна гэдгийг олон улсын нөгөө дараа нь хэсгийн судалгаан дээр харагдсан байхгүй. Яг тэр өгүүлбэрийг бас хэлмээр байгаа. За дахиад тодруулъя. Төрийн албаны шалгалтын сан дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ер нь энэ хүртээмж хүний эрхийн сангийн талаар шалгалтын агуулгыг тэр сорилын санд оруулах уу, хэр их юм оруулах вэ гэдэг дээр бас бүр нэг таймтай мэдээлэл авчмаар ах юм. За. Хэн хариулах вэ? За, ажлын хэсгийн 5 номерын микрофон. За, журам байлгүй яах вэ? Энэ журмуудыг аж ахуй нэгж байгууллагууд хуулийн этгээдүүд бүгд өөрсдөө дагаад мөрдөд явж явах хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг бол урьдчилаад холбогдох одоо яг энэ ажлыг хариуцсан албан тушаалтнууд бол хангалттай сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулдаг. Тэгээ одоо шинэ энэ төрийн ордон дээр бол улсын их хурл, засгийн газрын хэрэглэх газрын холбогдох албан тушаалууд төрийн ордны захиргаанаас яг энэ журмыг бол одоо бүх одоо байршлууд дээр орц гарц одоо аюул тохиолдсон үед гамшиг ослын үед аюулгүй гарц гаргалгаа бүх юмыг бол энд ажиллаж байгаа одоо бүх одоо хүмүүст бүгдэнд нь хүргэж энэ мэдээллийг ажилласан байх хэрэгтэй. Онцгой бодлын байгууллага энэ дээр нь бол нэмэлт одоо арга зүйн дэмжлэг үзүүлээд хамтарч ажилладаг. Бусад байгууллагууд дээр бол бүр гэмт хэрэг зөрчил, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаад тэрнийг бүх одоо байгууллагын алба хаагчдад танилцуулаад за бусад одоо байдлаар тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд ойлгомжтой байдлаар байршуулж За ажлын хэсгийн 2 номерын микрофон төрийн албаны зөвлөл. За нэмэлт тодруулга өгье. Одоо манай байгууллагын тестийн санд ерөнхий шалгалт болон тусгай шалгалтын санд бол хүний эрхийн боловсролтой холбоотой тестийн өгөгдлүүд байгаа.
Бид нар энийг шинжлэх зорилгоор ялангуяа сүүлийн одоо жилүүдэд хийгдэж байгаа энэ хууль тогтоомжтой уялдуулаад хүний эрхийн комисстай хамтраад 150 шин тестийн одоо асуулгуудыг гаргаад энийг одоо хян шалгах ажлууд явж байна. Тэгэхээр энэ маань бол бүх төрийн албан агчдад хамаатай тестийн сан гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгайлсан тийм тестийн сан байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яагаад төрийн албанд илүү төлхөө оруулах гэдэг юм гэхээр тэр хүмүүсийг ерөнхий болон тусгай шалгалт өгөх, тусгай танхим, Braille үсгийн ч юм уу ийм тестүүдийг бол хийж өгдөг юм. Тэр нь нийтлэг том тестийн сангаасаа төвөрийн маягаар авдаг болохоос биш хөгжлийн бэрхшээлтэй хүнд тухайлан зориулсан тусгай тестийн сан байхгүй гэдгийг бас гишүүнд хэлье. За 2 дахь 1 минут тодруулга Саранчилуун гишүүн. За буруу ойлгоод шүү. За яг уу ингэх гээд байгаа байхгүй юу? Төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн төрийн албаны ажил шалгаланд орохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хийн. За тэгээд одоо үндэсний цөөнх гэж юу юм? За ахмад хүний асуудал ямар байдгийг хүүхэд эцэгчүүд ер нь энэ хүнтэй ажиллахдаа хүний эрхийн мэдрэмжтэй байх тухай асуудлыг би яриад байгаа байхгүй. Тэрнээс биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахтай холбоотой шалгалттай холбоотой асуудлыг би ойлгож байна. Тэгэхээр та хэд маань энэ дээр одоо шүлд ямар ч хамаагүй захын нэг хүн төрийн албанд ажилд орохгүй шалгалт өгөхөд тэр тусгай байна уу, ерхий байна уу шалгалын дотор энэ асуудлууд байх хэвээр. Одоо байгаа шалгалтын сорилын санг харахаар маш олон асуудлууд байгаа. Монгол бичиг, Монголын түүх, зарим нь одоо ямар хэрэгтэй гэмээр асуултууд байна шүү дээ. Цээжлээд ингээд орчдөг. Тэрний оронд л энэ жоохон ийм хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албыг хөгжүүлэх бодлоготой ч холбоотой асуултууд баймаар байгаа байхгүй юу? Энэ талаас нь та нар ойлгож авах хэрэгтэй шүү. За санал хэллээ. Саранчилуун гишүүн асуултаа асууж хариултаа дууслаа. Одоо Чимбат